Намтхан өрхийн эрүүл мэндийн төв нь нийт 12,734 хүн амтай, 7 их хэмж 6 совилогч, дэмжих ажилтан 6, нийт 19 ажилтнтай. За бүртгэгдсэн хүн амдаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон эмдүүцийн тогтоолын дагуу нөхөн сэргээх, өдрийн эмчилгээ, гэрийн тусламж үйлчилгээ, оншилгоо шинжилгээ гэсэн тусламж үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Өрхийн эрүүл мэндийн төвийн стандарт 2017-52-92-оор 2,000 хүн амдаа нэг их хэмж нэг совилогч ажиллах нормтой. Энийг бол манайх стандарт бол 100% хангаж ажилладаг. Сүүлийн үед бол цаг үетэй холбоотойгоор бол Улаанбаатар өвчлөлүүд гарч байгаад одоо бол ер нь жоохон намдуу байна. Ерөнхийдөө бол манай өрхийн эмнэлгийн хувьд бол цусны эргэлтийн системийн өвчин, амьсгалын одоо системийн өвчин, бөөр шээс бэлгэсийн замын өвчин бол эхний 3 байрыг л эзэлж явдаг байна. Өдрийн мэндийн эмч. Өдрийн мэнд. Өнөөдөр хуваарийн дагуу эхнэрээ эргэлттэй. Нийт 5 нэр аваа, 5 ээж байна. За. Урдны 7 хоногт ч таад гарлаа. Тий, урдны 7 хоногийн нэг дотор гарсан. Ер нь анхаарал татсан нэраа хөвгт байсан уу? Гайгүй нэраа ээж нь бие мэдэл сайн байна. За одоо эргэлтээрээ гарахтаа ер нь анхаарал татсан нэраа эмч рүүгээ мэдээлэл авах сайн өөр. За. За амжилт. За өнөөдөр бол манайх төлөвлөгөөнийхаа дагуу их нэрийн эргэлтийг хийх юм хуваартай байгаа. За их нэрийн эргэлтийг бол хийснээр төрсний дараах их нэрийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх манай одоо чухал тусламж үйлчилгээний нэг байдаг юм аа. Эмч өчтөр бороо айгүй жоохон сэрүүх юм тий. Тийм ээ. Хойло дудлаа юм өмсч явахгүй. Харин тэр хідэн хүүхдүүдээ гасгас үзээд дуусгачихсан тий. Тэг эхлээд биндрийгийнхаар орох уу? Тэгээ харин биндрийг нь тавьчих даа. Төрхөөс гарснаас 72 цагийн дотор нэг үзэн 7 хоног тутамд үзээд нэгээс 2 сарын хооронд 14 хоног нэг удаа тэгээд цаашаага 3 сараас нэглээд сар бүр хяналтын үзэлтийг хийдэг. Давхар ээж нь хамт хянагдаад явна. Ер нь бол их нэрээ эргэлтийг бол манай өөрх аюу сайн хийдэг. Их нэрээгээ хуваарийн дагуу иргэснээрээ бол ээж хүүхдийн биеийн байдал тий цаашаа дөрөөл өсч тойрны хот нь бол нэхэр одоо тус тэмтэй. Залуу ээжүүд маань ингээ нөгөө дэвтэр дээрээ өөрсдөө бүр ингээ асуух юмнуудаа бичсэн. Тэгээ одоо нөгөө их хүүхдийн ягаан дэвтэр чи аюу шинжлэгдээд ингээ боловсронгуй болцсон. Тэгэнгүүт тэрэн дээр энэ ээжид зориулсан хэсэг, эмчид зориулсан хэсэг ингээ тусдаа бичих юм хэсэг байхгүй. Тэрэн дээр тэгэнгүүт ээжүүд нь эмчээсээ асууна гэсэн юмнуудаа ингээ 1 2 гэж бүр дугаарлаа биччихсэн байдаг. За өнөөдөр үзлэг маань ингээ дуслаа. Заавал энэ чиг ингээ хүлээгээд авахгүй нэрад илэх аюултай шинж өөрт ч бас өөр янз бүрийн юм илэрх юм болвол уцтаад эмч рүүгээ яриараа за.